За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ өргөн барьдаг сайн мачин нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртэ болоход бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид өхөн Өмнөгов аймгийн Мандалава сумын Баян хошуугийн аймгийн аварга малчин хамрын отгон сүрэн малчныхаас бэлтгэн хүргэж байна. За ингээд одоо энэ сайхан айлдаа бид хүрэлцэн ирж за дээрс энэ сайхан айлынхаа ажил хөдөлмөр мал малгааны талаар олон сайхан яриаг өрнүүлнэ. За сайхан үйлчж гэнэ үү та? Сайхан үйлчж байна. За тэгэхээр одоо бас нэвтрүүлгийн урилгыг авч бас бид бүхнийг төрн залсаа одоо танай гэр бүлд бас талархал төвшүүлье. За манай отгон сарах маань бас өөрөөгөө сайхан танилцуулахгүй тийм ээ. Ер нь одоо мэдээж бас үзэгч олон дүн бол таны аавыг Монгол улсын хөлбөрийн баатар тийм ээ чин одоо хамар гэж одоо мундаг хүн байсан гэж мэдж байгаа. Тэгээд та бас тэр айлын хэд хүүхэд нь байна тийм ээ. Ер нь одоо сайхан өөрөөгөө нэг танилцуулахгүй. За айлын баг. За. 3 эгчтэй, 1 ахтай тэгээд айлын 5 дахь хүүхэд бол айлын баг хүүхэд бол дөрсөн. Манай далайн амар гэж юм байсан. Манай ээж болохоор дэжигийн театрч гэж тандарнастай. Буур байгаа тийм. Буур. Тэгээд яг манай авч одоо энэ баяр шуургаадад энэ дээрээс одоо нэг тийм маллаад одоо авчил тараад одоо энэ баяр шуургатан болохоор манай авч одоо мянган ботог бажуулж өгсөн гэж ярьдаг байсан. Тэгээд шаанаа цэвэрэнд миний цөм сүргийг одоо сколцож мянган ботог бажуулж өгсөн гэж ярьдаг байсан манай. За төрсөд байгаа дараалал ярихгүй ах эгч нар одоо юу гэдэг хүмүүс вэ тийм ээ бас малчин хүмүүс байна уу удам доосон малчин хүмүүс байна уу тэр талаар бас яриул. Тэгэхээр манай том эгч болохоор одоо аймгийн төв дээр одоо төрийн ингэж юм байна. Бурмаа гэж эгч вэ. Дараагийнх нь болохоор энэ Бурмаа сүрэн гэдэг тэр мэрэгжлийн хяналтын байцаагч тийм Бурмаа сүрэн гэж эгч вэ. Дараагийн эгч маань энэ өдөө малдаг Бамцгийн Батбаяр гэдэг үнтэй гэр болоод одоо энэ баруунтай одоо малчин хүн байдаг. За яг миний дээдл яах болохоор Будхөө гэдэг өнөөгийн шүүхэн шийдвэргүүч тэр насаар ажилласан да. Тийм. За мэдээж одоо малчин айлын хөлт бол мэдээж додон дагсан малчин та тэгээд багнаас бол одоо малын бичээл дээр л өссөн баг та тэгээд багнаасаа сайхан дурсаж багтаа ямар хөө хөлтөө тэгээд манай монголчууд маань ярьдаг шүү дээ мал нүдтэй хөлтөө гэл ингээл багаа одоо хүүхэд ах унаасаа сайхан дурсаа ярихгүй да. Тэгвэл яг хүүхэд одоо багнаас нь байж одоо ер нь л аваажийн гар дарыг хөдөө 2 дугаар анги төгсөл одоо гарсан. Тэгэл ер нь аваагаал маллал. Багнаас нь ч одоо дэглэг яг тэмээ маллал гэл инг ариулал. Тэгэл 12 үрэл юм тэгэл инг малаа эжавэртэн зэрэгцэл ингийн заагаал тэгэл. Энд тэгэл их ажил байгаагүй дээ баг ч удаа. Таран тамагийн сургууч наад л тэгэл дэс аргалаан зоогоод инг малаа заагаал тэгэл. Авж иртагаан тэгэл зэрэгцэл. Сургууль одоо та хэдгээр өнгөртлөө суусан? Сургууль Мандалавад одоо 2 дугаар анги хүртлээс үнтэй. Тэгээ малаар гасан. Тийм, тэгээд лав минь одоо гаргаж. Цэрэгч юм шүү та? Цэрэгт яваагүй. Яваагүй юм тийм. За жидээ одоо мал дээр байсаар гол тэгэл одоо малынхаа сайхан ашиг шимээр л одоо өрсөн юм байна шүү дээ тийм. Тэгс ер нь цэрэгт би ер нь бол цэрэгт явчихсан их байсан л да. Тэгээд минь ерөөсөө наваг цэрэг мөрөгт явуулахгүй байх. Олон малтай байсан баг. Тэ, ерөөсөн жоохон настай болцсон тэгээ мал олтой тэгэл ер нь цэрэг мөрөгчтэй би. Манай аавцсан болохоор өөрөө сургууль суугаагүй цэрэгт яваагүй тийм хүн байсан. Тэгэл тэр юугээрэл бодвол яасан байх та. Цэрэгт ч явуулахгүй сургуульд ч явуулахгүй гэл тэгэл одоо гараад. Гоё малчин болгосон байх шүү дээ. За залуу сайхан эднээс дурсахгүй одоо залуудаа ямар хөө залуу манай хотгоох чинь тийм ээ. Яг залуудаан ч яг одоо морь тийм ээ. Бол ер нь унах гэж бол ер нь үзүүлдэг байлаа штэ. Морь тийм ээ энэс бол ер нь бараг энэ
бийцэх гэж л боно. Бол нэг өмнөг хангалыг бол нэг ер нь бол ондог байсан. За сайхан үйлжж гин үү? Сайхан үйлжж байна. Сайн явж ирцгээсэн үү? Сайхан. За танд бас энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За тэгээ манай Эрдэнэт агч маань одоо бас өөрийгөө сайхан одоо танилцуулахгүй тийм ээ. Хэн гэдэг айлын хэдэн хүүхэд байна? Тийм ээ одоо сайхан аав ээж одоо ургуудмынхаа талаар сайхан ярихгүй та. За би чинь Латамгийн бэлэг сайхан гэдэг айлын 2 дахь охин болж мэндэлсэн. За тэгээ аав ээжийн талаар ихээс хэдүүл байна тийм ээ. Эхээсээ зургуулаа. Аав ээжээсээ 6 хүүхдийн 2 дахь охин болж одоо хамгийн том охин болж мэндэлсэн. За тэгээд аав ээжийн талаар одоо ярихгүй юу хийдэг хүмүүс байсан тэгээ малчин хүмүүс байсан уу? За манай бол одоо бэлэг сайхан Ладан охтой бэлэг сайхан гэдэг хүн байсан. Манай ээж болохоор Жамингийн Гэрэлтээ гэдэг хүн байдаг. Манай аав ээж Эрнэгдлийн одоо малчин тэмээч хүмүүс байсан. А тэгэхээр одоо та бол багасаа л одоо мал дээр өссөн хөх гэсэн үг шүү дээ. Тэгэл үү яг одоо төрснүүдийн талаар ярихгүй юу тийм ээ. Төрснүүд одоо хийн гэдэг одоо хүмүүс байна. Юу хийдэг хүмүүс байна. Та хэд маань одоо багтаа бас аавж тэгээ яаж одоо саж төрж одоо амьдрдаг байваа. Тэр талаас сайхан яриул. За би ч одоо нэг ахтай 4 дүүтэй. Одоо 3 нь малчин байна. 3 нь одоо төвийн айлууд байгаа. Тэгээ хар бага наснаас одоо маллж малын зэлэн дээр л өссөн дөө ер нь. Аав ээжийнхээ ажил төрмөд дагаал юу хийж яаж аван тэр бүхний нэгдлийн тамианы захирагч хүртэл хариулж ил явлаа. Тийм бах тий. Хоёуд одоо нэг одоо нэг ахтай газар өглөө усаал тэмээнд явна хоёулаа өглөө нэгдлийн олон 300-400 тэмээтэй тэгэл тэрийг хариулаад энэ хойшоо мандлоогийн зүүн талд нутгалдаг байсан манай их хонгороо арлуу хоёулаа мартал нэг сургууль цуугааг байсан. Тэгэхээр нэг 6-7 настай байсан болоо гэж боддیں۔ Тэгэл манай ээж нь одоо өргөж авсан ээж нь одоо битэрт ингээл хөөхөнд юм хооны удаа тороо одоо орос ята 2 дүүргээд ингээд хийгээ тэмээний бүхэн зүүчин. Тэгэл тэрийг хоёулаа тэрийг зүүчээл тэгэл жанжаал тэр мөрөө ногоо уурал бүх тэмээгээ цуглуулад цаг сайхан байдаг байж тээ. 100 болохоор нууртай голтой, өвөл болохоор сайхан цастай сайхан байдаг гэж бид хүүхэд байх чинь тэгэл нууранд хоёулаа тэмээгээ оруулчаал нөгөө ямигийнхээ өгсаав ээжихээ өгж явуулсан нөгөө хурууд ята хоёрыг баахныг гаргаж үйлээд ичээл ингэний цагаа ороод ичээл нөгөө уснаас нэг жоох уучаал тэгэл нэгсэг нууран дээр тоглож байгаа тэгэл хайрдаг гэсэн. Тэгээ гэртээ ирээд би ч нас их өөрхөн юутэй дурсамжт нэг дурсамж ярий. Тэгээ гэртээ манайх тэр их хонгорын зүүн тал хар сайрыг гэдэг газар нутгалдаг гэсэн. Ер нь бидний бага нас ер нь яг л тэнд л өнгөрсөн доо ер нь тэгээд тэнд ирэл би дүүнэртэйг одоо эрдэн чимэг эрдэн дунгалаг тэгэл бүгдээрээ байна. Жохон хөхтөл жоохон манай дүүнэр чинь бараг л 1-2 настай 3 настай тэгэл би дөнгөж 6-7 настай байгаа юм чи тийм л байгаа шүү дээ. Тэгэл бүгд нэг насны зөрөөтэй бид чи эхээс зургуулан 7 жил багтаж гарсан гэдэг. Тэгэл ирээл нөгөө тэмээн жилуугаар тоглоно. Тэмээн жилуун дээр тоглохдоо л нөгөө бурхан аавыгаа одоо нутхан сүрэнг хүн болох гэж л байсан юм шиг байгаа ер нь хар багнаснаас. Тэр нөгөө ламзан тамгай чинь зураал нөгөө тэмээн дээр зөөлхөн харж улуутай газар өгсөн хар сайраг гэдэг газар. Тэгэл тэр тэмээн жилуу хийгээд өөрөө тэмээн жилуугаа хийн. Тэмээн жилуугаа хийгээл тэр ламзан тамгайг зураал тэгжил тоглож өссөн дөө миний хүүхэд нас ч одоо тэгжил. За таяр маань хэдэн онд айл гэрүүлсэн тийм ээ бас хэдэн хүүхэд өссөн тэр талаараа бас ярихгүй юу? Тэр чинь 2008 онд гэр болсон. 2008 онд гэр болол ажнаа хожуухан хүүхдүүд гарсан юм аа. Хожуухан манай 4 хүүхэд дөрвөлсэн. 5 хүүхэдтэй манай. 5 хүүхэдтэй тэгээд нэг хүүтэй 4 охин гарсан. За тэгээд таяр маань бас анхлан бас малж исэн гэр бүл болж исэн тэр цаг хугацаанаас эхлээд бас ярихгүй юу? Тийм ээ хоёр талаас одоо яаж нийлжээ гэдэг талаар цагаан онцгой их дурсамжаа суулцвал. За би тэр чинь 8 онд манай хүн чинь нөгөө надтай гэр бүл болох гол очиол би төвд байдаг гэсэн. Тэгэл төв дээр очиол би аавгаа хараад төв дээр тэгээ очиод авахтаа нэг соёл насны морь хүйж Монгол наадмаар сумын наадмаар очиж авч ирсэн намайг. Тэгээ нэг соёл морь төрүүлгээл
соёлын таасамд л ирсэн хүн дээ би нэлээд. Тэгсэн. Тэгээ телевизээр шагнуулж ирсэн. Юм болгоом ч нэг түүхтийн дурсамж нэг тийм биелээд идэм шиг надад санагддаг шүү дээ. Телевизээр анхаа яг гэр бүл болоход ингээд телевизээр шагнуулж ирсэн. Өнөөдөр ингээд телевизийн нэвтрүүлэгт ороод сууж байгаа сайхан гоё. Тэглэг яг гоо тий. Тухай ч одоо телевиз хэвэс гээл одоо тийм сайхан зүйлүүдээс одоо шагнадаг. Тодхон байсан та тэр зүйлүүд чинь тий. Тэгэж ирж байсан. Тэгэл Тэмээн боолоогоор л ер нь бид тэр амьдрал эхэлсэн дээ. Тэмээн боолоо тоглож байхад нэг тэр танилцаал. Тэгээд бид намайг авчирчаад нэг 20 хэд хоноод манай аав ээж ирч нөгөө тосронгээр үлдээ боллоо гэд төв рүү орцсон. Бурхан ээж хоёр ингээд төвөн болцоо тосронгээ аваад ирэн. Тэгэл хоёулахнаа байж байгаа л манай бас нэг бүлийн залуу байдаг гэсэн. Бүлээгч байгаа ер нь манай л манай хүнтэй л хамт энэ айл түн болсон. Бадам дорчгээ залуу байдаг. Тэр үйл ингээд орхичаал өвөр Монгол руу 21 хоног Тэмээн Полонд яваа тэр төрүүлж ирэхдээ тийшээ явсан. Тэгж Тэмээн Полонд явж ирж исэн. Тэгэл тэрнээс хойш амьдрал эхлээл тэгэл. Тэрдээ алтай уулсын үзүр гурван сайхан хэмээн сүргийн говьдоо тэнгэр шүргэн бараатай ингээр тэмээний үчигээ онор шандам лүүдээ эсэн хонгор говьдоо За бид хүн одоо хатгун сарахынхаа одоос нь Тэмээн сүргийн дэргэд одоо ирсэн байна. Тэгэхээр Тэмээх тэнгэрлэг амтныг бас хар багасаа бас өсгөж одоо үржүүлсэн эрхэм сайхан ахыхаа одоос Тэмээн сүрэг дээрээс яриагаа өргөжлүүлж байна. За та юу одоо энэ Тэмээх тэнгэрлэг амтны талаар бас бодж өгдөг зүйлээ бас манай үзэгчтэй хуваалцах. За Тэмээх гэдэг амтан бол одоо ер нь би ч одоо хар багасаа Тэмээн маллалаа л одоо арад жил Тэмээн малж байна да. Нар жил болчих юм. Ер нь тэгэл аваажсаа ягаад аваажийн дабуурлын үнийг л одоо ингээл өргөжүүлж хөтлгөрөл одоо нууж идлэх саах тэгэл одоо ч ачиж бол нүүж яахан бол ер нь бол тийм юу байхгүй болсон байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ онлог эдлэгэнд л сайн хэрглэж байх талаас нь л их бодж явдаа шүү дээ. Манай Тэмээний одоо удам өгшил. Тэмээний удам өгшил болохоор яг ханаа хийцээ хөрөн. Яг цөм сүрэг нь бол одоо манай буурал аав минь одоо тийм ханаа хийцээ хөрөн тэмээ удам Тэмээг малдаг хүн байсан. Тэгээд тэр удамыг л ер нь төсч авч явж байгаа юм дээ. За тэгээд ус энэ Тэмээнийхээ удам өгшлийг сайжруулах тал дээр бас энэ тэндээс буур тавьж гэнэ үү гайгүй юу? Гэхдээ нэг хэн тэндээс нэ хурдан Тэмээн мал гээл одоо бол Тэмээн сайхан хөгжиж байна шүү дээ. Одоо уралдаа наадам гээл болоо сайхан олсон тэмцээн гээл сайхан янз бүрийн их дэлгэрч байна. Тэгээд гаднаас бол нэг тэгж буур муур авсан юм байхгүй. Яг ханаа хийцийнхээ өрн Тэмээн буур авал энэ сүү ноос сайтай мах сайтай ханаа хийцээ өрн Тэмээн тиймэрхүү л Тэмээн байдیں۔ Да. Багасаа л та одоо Тэмээн дээр өссөн. Тэгээд Тэмээ одоо унаж идэлж бас одоо үржүүлж өсгсөн тэр сайхан зүйлээс бас ярихгүй юу аавтайгаа одоо ах нартайгаа гэдэг юм уу тийм ээ одоо сайхан хүүхэд залуу наснаас бас Тэмээн дээр өссөн тэр сайхан түүх дурсамжаас ярихгүй тийм тэгэлгүй яг одоо аавыгаа дагаал Тэмээн маллал тэгээд одоо 40 жил болж байна одоо аавыгаа дагаал Тэмээн маллал одоо тэгэл үргэлжлүүлэл авахаа та залгам чалааг аваад одоо ингээл Тэмээг маллал сайхан явж байна та. Одоо хар багасаа л үеч одоо гандаг Тэмээн маллсан. Яг одоо хэлтэй ингээ одоо хариулж Тэмээ унаал жоохон
Өгөөд тэмээ хэлтэй ингээ ялгаж хариулаад тэгээ батгалуулдаг байлаа. Тэгэл одоо ингээ мал шилэрч зүхтаах. Тэгэл тэр чи хөөцөлтөөл тэмэн дээрээс бугуйлтан. Тэгэл барьж хөдөлж тэгэл манай бол ер нь яг тэмээг бол гардаж гаднаа батгалуулдаг. Байсаа одоо тэгэл хэлтэйг шилрээл зүхтаан тэрийг бугуулдаж барьж аваад тэгэл гаднаа хөдөлж анжуулж ирээл утгын сугуйлгаал хөдөлж анжуулж ирээл тэгэл батгалуулаад тэгэл ер нь дээр үчмэл одоо нэг мотор одоо тийм янз бүрийн байдгүй байлаа шүү дээ. Тэгэл хаваагаар тэр олон 100 тэмээгч одоо хаваагаар л нэг 15-6 литр ордог хаваагаар тэгэл хаваадал ахтайгаа агч нартайгаа автайгаа тэгэл ээлжлэл хаваадал услаал. Тэгжил бага нас манд одоо тэгжил өнгөрсөн доо. Тэгээд одоо Олон тэмээ бас одоо зэрэг ботголох бас ажилтай байл. тэгэлгүй яах вэ? Да бүдүүн гинөт бол гайгүй л дээ. Сан гонжин тэмээ бол одоо ингээл хөтөн нотонд ботголон тэгэл ботгоон голон тэгэл янз бүрийн их болно шүү дээ. Тэр чинь тэгэл хөөсөлж мөсөлж ахгуулах барих. Инг ботгол гонжин тэмээ ер нь бага анхан ботголж байгаа тэмээг бол яг ботголж байхад нь хөх мөхийн сайн шувтарч байл гэж хөхн их задгаардаг гэж апан дэгдэг байсан. Одоо бол би ер нь бас тэмээг бас гадуур ботголуултээ. Тэгээ масан гонжимчиг бол ботголох гал өнгөрч байхад нь тэгэл анаас намайг орчоод шувтраал хөх мөхийн сайхан задгааруулж та. Тэмээний одоо энэ буурны талаар бас ярихгүй тийм ээ. Одоо энэ буурн тэмээний онцлогийн талаар бас ярихгүй. За буур бол одоо яа дээ сайхан зүс сайтай, зан номхон, зан сайтай байх хэрэгтэй гэж байгаа. Тэгээд ер нь багаас нь энүүгээр нэг буур тавья гэсэн тэмээг бол ер нь би бол ер нь унаа сурахчтэй. Тэ унамгаа номхон дөгөөд одоо гадаа барь тавих буур чинь тэгэл яах чинь өөр яахгүй. Тэр ноос сүү мах энтрийн л нь харж буур тавина да. Буурыг бол Ингээд ботгоо гараад ингээд саад ихтэй ингээд 3 өглөө саад. Нээ заана турнаас яддаг юм. Ингээд боротынод өгчих хата. За тэгэхээр одоо бас танах маань бас олон жил одоо бас энэ энгийнийхээ сүүг одоо сааж борлуулж за одоо бүтээгдэхүүн хийж ирсэ. Тэгээд одоо тэмээчийн хүний бас нэг сайхан уламжлал бол одоо энэ ингээ саах одоо энэ сайхан үйл байдаг. Ер нь одоо бас таны хувьд хэдэн наснаас эхэлж инг сааж ихсэн бэ? Тэр та сайхан зүйлээс ярихгүй тийм. За баярлалаа. За би ч одоо хүүхэд байхдаа л одоо бүр 2-3 настай хүүхд манайх чинь тэмээч айл байсан нэгдлийн. Тэгээ хүүхэд байхдаа л дүүжингийнхээ өнгө оосрын зөрүүлчээл багнаа ингээд борвин боож өнгөл тэсэр бүсээр ингээ уйчдаг байсан. Тэгээд инг сааж эхэлсэн дээ. Тэгээд тэрнээс хойш болоод нэг за нэг 5-6 нас хүрэл жинкнээсээ тэмээ саагаал сандал дээр гар зогсчвал ингэнүүдээс аачдаг ус өдөр өдлөөл ирэхээр орой бол нэг саалгадаг байсан. Тэгэл өдөр болгоо гүйж очил дараа нь дүүнрээ дагуулж гүйж очил ингээс ачдаг байсан. Тэгжил тэмээ сааж эхэлсэн дээ. Тэгэл тэрнээс хойш одоо тасралтгүй тэмээ саасаар болоод өрлөө те. Хойд тэгээд одоо бас хүүхэд байсан тэмээнээсээ бас айн гэдэг юм уу одоо бэргэн гэдэг юм уу тийм зүйл одоо байхгүй л юм. Байхгүй. Бид нэр чинь тэмээнээс айлгахгүй өсөж штэ. Бид нар ч одоо яг малын дотроос бид нар ч одоо манай ээж чинь арай нэг өргөмөл өөхөд тэгэл нэг настай эмээтэй байдаг ээжтэй. Одоо манай ээж одоо өргөж авсан ээж нь маш ажилтай хүн байсан. Тэгэл яг үүрээр нэг гэгэрж байсан юм уу гэгэрээ гүйж байдаг байсан юм болов гэж боддیں۔ Би ч нэг ахтай тэгээ ахтайгаа хамтал та хоёр нэг хувийн төмпөө хоёр бараал гар нь хоёлаа та хаалт нэг эмээг ээж маань одоо ингээс авах гал гарч байгаа шүү. Тэгтэл нэг хөгнөөтэй тормо ингээ хөгөн чинь хөгнөөтэй торомч ингээл өстэй бөмбөсөн цагаан юм тэр өвлийн өвөл шиг сайхан болдог байж хүйтэн болдог байж тэгэл бөмбөсөн цагаан тэгэл би босгоол ингээл хувинтай палантай шар хувинтай тэр үед бид нар тийм л сав байдаг ус нэг нь хөнгөн цагаан төмпөнтэй тэгэл
биш босгоол яг нэгээр ингээл жагсаагаал зэрэг шиг босгоод шээлгэн нэхнээс нахгуулаад тэгэл араас нь манай ах ингээ хорголын ингээл түүгээл ингээл аваачаал асхан тэр зээл уяан дээр нэг шээс тийм хоргол байдгүй байсан. Тэгжэл өссөн. Тэгэл бид нар нэг ингээл ээж маань ингээс агаад бид тэрс нэг овин төв хоёроо бараал нөгөө эмээг ага ээжийг ингээл дагаал ороод ирэхтэл нэг яг нэг нар сайхан туяарч байдаг байсан да. Тэгжэл одоо ажил хийж сурсан да гэсэн дээ. За ингийг одоо жилийн 4 үйлрлийн одоо сайж гэнэ үү? Одоо бас одоо сайс үлийн бас хэр хугацаанд одоо авч яан тэр талаараас ярихгүй тийм. За манайх ч одоо битгийч одоо гэр бүл болоод 20 шахам жил болж байна. Тэгээд нэг дан тэмээтэй байдаг байсан. Манайх бид энэ айлмбэр болоод ирэхэд бол манайх дан тэмээ малалдаг байсан. Тэгээд яг ингэнийхээ сайл сүгээр ерөөсөө би ер нь инг саахгүй байж үзээгүй. Манайх шиг өдөрт ингээл 3 удаа тийм саадаг айл байдгүй байсан. Би ч одоо ингээл өдөр үдлээлэр нь тэгэл хэвтүүлчихэж байгаа л үнсэн дээр хэвтүүлж ол нэлээд байж гол өдөр одоо 12 үйлээрээ шүү дээ ингэ чинь тэгэл нэг 2-3 цагийн үед л ахаал босгож саагаал тэгэл явуулчин. Тэгэл ороо ирэхээр нахаас саачин тэгэл өдөрт 3 удаа саад юм да. Тэгжил сайн сүгэн саа зах зээл боловсруулж одоо 1000 төгрөг 800 төгрөг л байлаа тэр үед чинь сүү сайл одоо сайхан болжээ 15,000-аар одоо литр сүү арган зарж биш одоо ч. Тэгжил одоо амьдралаа дэвшүүлж яг л малын сайлаараа би бол энэ айлын амьдралыг босгосон гэж боддоо. Хэн ч надад 100 төгрөг өгөөгүй. Хэн ч маа нүгээр тийм маа гэж өгөөгүй. Яг өстэй яг бүтэн 10 жил саагаал би яах вэ нэг 80-аад инг саа зургасан байдیں۔ Сайлан одоо тэгээ сүүлийн нэг хэдэн жил харин цаг жоохон зудруу болоод нэг одоо нэг 100-аас өрчих байсан. Тэгээд араа 100 хүрээгүй л гомны саа зургасан инг. 80-аад 85 6 л болчиход. Ингийг одоо гунжин инг гэдэг юм уу одоо анх ботголж байгаа ингийг одоо сайлан зурх бас нэлээд ажил өгдөг гэсэн тийм. Тэгэлгүй яах вэ ч одоо бол бүр хэцүү. Тэр үед бол одоо ботхон номхон уян ингээл одоо ботго байхаас нэхлээд уягаар чинь номхон байна. Тэгээд тэднийг ааш занг мэдэн зайн сүүтэй ингээний гунч өнийгээ сагаа сурах чигээл барьж аваад ногтлоод буйлаад манайх чинь бүгд ингээ буйлалчдаг амар уйх одоо намар ингээл уйж хоноход ч одоо буйл шиг тэмээний хаан бол буйл. Тэмээнээс том юм гэж байхгүй тэмээг дийлдэг ганц юм бол энэ одоо буйл байгаа шүү дээ. Тэгэл энээс эн чинь гэхээр хачаан бас саад сургахад бол айгүй тийм дөмтэй. Тэгэл нэг нь одоо хойш нь татаад нэг нь энийгээр барайл тэгэл. Юу одоо танаа энэ хүүхдүүд бас бүгд бас сайлан сурцсан байх шүү тий. Сайхан ингэнүүдээс агаад бас одоо аав ээжтэй туслаад байт юм байна. Одоо хүүхдүүд бас багаас нь бас сургасан байна тий. Тэгэлгүй яхаа манай хүүхдүүд би ч одоо өөрөө хар багасаа яаж тэр 2-3 настайгаас бараг сайл саарахыг ой тоондоо шингээс өнч одоо хүүхдүүд тэр яг л тэргээрээ сургад юм байна. Хүн ерөөс хүн өөрөө яаж өсөж хүмүүжин яг тэргээрээ л одоо хүн чинь ажил амьдрал авч явд юм байна л гэж бодож байгаа. Сургасан одоо манай хүүхдүүд бол одоо манайх чинь 100 ч одоо тэгэл гүүгөө чинь ямаагаан бол одоо яг самнаал тэгэл өргөжлүүлээ саачдаг. Ингийг бол одоо яг батголонгууд нь авчирч яа сууд саачдаг. Тэгээд нэг одоо өдөрт ч одоо манайх чинь нэг урттаа нэг 12 удаа сайсан. Эхлээд өглөө ямаагаа саагаал тэгэл бүү 2 саан инг хөдлөхөөс өмнө тэгэл ингийн саан дахиад ингээ нэг 3 цагийн орон захис нэг гүүгэн саад ахаал эргээл ингийн саан тэгэл тэр орноо гүүгэн сааж 2 сааж явуулна тэгээд орой ямаагаан саагаал тэгэл оройн хамгийн сүлд оройн ингил ирж цаадаг та 11 за цөөндөө нэг 9 удаа хамгийн зөв нь 9 удаа сааж гондоо өдөрт малаа явуулсан. Одоо ямаага саана, гүүгээ саана, ингээ саана гэдэг бас одоо саалтын ялгаанууд бас зөндөө байдаг бах та тий. Байлгүй яах юм чинь сургаснараа ямаагаа холбоос хүүхдүүдээрээ саалгах чинь боломжгүй үедээ эдгээр ч одоо маш их ач тустай хүүхдээ ач тус гэдэг бол өстой малчин хүнд бол өстой маш их ач тустай юусэн гэх. Алээ тэр нэг мал эргүүлээ тэр сайлын ямааг маллах гэж бас нэг сөрхий ажил байна. Тусна сайлын ямаа гэдэг чинь сөрхий амтан гүйж алга болчихгоо болдгоо. Тэрийг бол одоо яг маллаа хүүхдүүд л оргоол. Би өөрөө л малладаг байсан одоо тэгээ хүүхдүүдээрээ маллаа. Наалаа сургацсан бүгдээрээ батж тахгүй ямаагаа хариуллаа. Тэмээг одоо их уйхан амтан гэж ярьдаг. Тэгээд тэр дундаа бас одоо энэ ботго инг гэдэг хоёр амтан бол одоо бас их хоорондоо их сайхан уйхан бас сайхан одоо амьдралын тэр нэг сайхан утга учирыг бас харуулдаг гэж хүмүүс ярьдаг юм байлээ шүү дээ. Энэ талаар бас ярив. Тэгэл яхаа
хүн чинь би ч одоо өөрөө ээж хүн уян зөөлөн байж байгаа шүү дээ. Ингээл төрсөн байсан эмэгтэй хүмүүс. Тэгэл тэмээ чи ингээл төрхөр чинь бас л яг адилхан бид нар шиг ингээл үр төлөө хайрлан тэгэнгүү чинь нөгөө төрс тэлж байгаа амтны чи бид нар хайрлан тэгжэл одоо тэмээ чинь уйхан хачин уйхан зөөлөн амтан. Ерөөс зөөлөн байх тусмал зөөлөн ингээл зэлэн дээр сайх гал ирэх чинь ингээл намайг ингээл үнэрэж байгаа юм чи. Тийм л зөөлгөн амтантай шүү дээ. Одоо нөгөө малчин бас нөгөө үрээн голох гэдэг одоо зүйл байдаг шүү дээ. Тэгээд одоо энгийг одоо ингээд ботгоон голох үед нь ахуулж исэн юм үе байсан уу? Тэр талаараа ярил. За агуулгүй яг одоо манай аав чинь миний аав ч одоо Хөдөлмөрийн Баатар тэмээж үе юм чинь тэгэл тэр хүнээс л ер нь тэр арга барилыг суралцсан да. Тэг хаяа ингээл ботго малаа халдан ингэ чинь өөр юм хэцүү шттэ. Тэгэл сүү нас гараал нулимсын бөмбөр бол тэгэл өрөвдөхөр шүү дээ. Тэгээд ботгоон голцоохон л тэгэл ямар ч гэсэн тэгэл хөөснэ би нэг хөөсөж яриад нэг яадаг юм а тэгэл аргаараа л ямар ч гэсэн өөрийнхөө нэг арга барил байдаг тэгэл тэргүүрэл одоо ботгын одоо ингээл хүлж мүлчээр чинь бас тэмээч их омогшдаг ингээл өстой нөгөө төхрөө чинь ингээл жигтэйхэн тэлүүлэл янзын болдог байхгүй эхлээл зүгээр ингээл ботгоон зогсоочоод тэр ботго алдсан ингийг тавих юм бол тоохгүй тэгэл ботгоон голсон ингэж тоохгүй тэгээ хүлж мүлээл жоохон орлуулж юм нэг дуу чимээ гаргаад тэгээ хайчингууд сандардаг байхгүй их амтын юм чинь тэгэл сандраал нэг өстой нөгөө ингээл бас оронтогтой ингээл уяатай байгаа юм чинь тавиад тэгэл ингээл дэлүүлээл энэ боронтгоо яваал дэлүүлээл үсчгээр нь л тавиад хатаан зэрэгэл гөөж чалгонгонаал тэгэл өөр ирэхгүй л авчиж байгаа харагдчих. Авчт юм да. Та чинь тэмээ поло спортын мастер цолтой тий. Тэгээ ер нь хэдээс хэдэн онд бас тоглож ирсэн тий. Тэр талаараа ярил. За энэ 2005 оноос хойш чинь тэгэл надны ордынхал зодог тайлсан шүү дээ. Тэтгэж гараал. Ер нь жоо хөдөлгөөн удаан болчтой юм лээ л дээ. Тэтэм царилдаанч. Тэгээ залуу байхдаа ч яг болоогоор ямар хүмүүстэй хамтар тоглолтоо баг танаа баг одоо ямар байв тий. Тэ манай багийн дандаа залуу жоохон хөднөр аваал. Би хэл цураал тэр болоо гэдгээр тоглож цураал тэгэл энд нутгийнхаа гурван залууг аваал. Тэгээ лагын гомбол тэгээд манай багийн ахлагч спортын мастер лагын гомбол гэдэг залуу бай. Энэ алтан гэрлийн гүн бодрол. Они цэцэг ганц цэцгийн докторч гэдэг төрүүлэл тоглолт эхэлсэндээ ер нь тэгэл тоглолоо. Тэмээ болгоны тэмцээч нь тэмээ бас нэлээд чухал ч тийм. Тэмээ одоо хаанахын тэмээнүүд өөрсдийн ботгон тэмээнүүдэд тоглож яв. Яаж сургаж яв. Тэмээ бол яг өөрсдийнхээ тэмээгээр тэр чинь бүр багаас нь томноос нь сургаж унаал. За нэг хөлөнгөтэй хамт зөвлөхөн тийм тэмээгээр л за нэг болгоно тэмээ хийнэ гэл. Тэгэл ер нь анхан сургаж унахтаа л энэ бөмбөг мод хоёрын барайл мурдаа шүү дээ. Тэгэл хасна нугтараал бөмбөг цогол тэгэл сургаал. Энэ сайн л эдэлжил байж тийм тэмцээн наадам дөрн л та. Амжилтуудаасаа. Амжилт гэх юм бол одоо аймгийнхаа аврагт тусад төрүүлсэн байдیں۔ Тэгээд энэ улсын аврагт энд өмнө говьт нэг болсон, тэнд говьт нэг орж байсан, өөр хангайд нэг болсон. Тэнд бас нэг говьт орсон. Тэгээд Хамбогдод нэг болсон, тэнд төрүүлж байсан. Тэгээд 2008 онд 18 онд 2008 онд урагшаана өвөр Монголд очиж хатадад очиж тоглолт тэнд төрүүлж байсан. Тэгэл энэ хот мот тэгэл энэ юу Баян-Хонгор аймаг, Говьалтай аймаг, энэ Тэмээтэй аймаг гэдэг шүү дээ. Тэр хоёр аймагт л энэ очиж тоглолт үзээгүй байдیں۔ Бус аймагуудаар нь бол Тэмээтэй аймагуудаар нь таараа тоглолцсон. Та хоёр маань одоо хэд оны Сум аймгийн авраг малчид. Тэгээ Сумын авраг 19 онд Сумын авраг малчин болоод тэгээ 2024 онд аймгийн авраг малчин болсон. Хатам аавынхаа талаар одоо Адам ээжийнхээ талаар бас ярихгүй юу тийм ээ бас таны аав бол одоо Монгол улсын Хөдөлмөрийн Баатар тэмээчин болтлоос хөдөлмөрсөн юм хүмүүс шүү дээ тийм ээ. Тэр одоо сайхан хүмүүсийн талаар бас нэг өөрхөн бодж өгдөг зүйлээ хэлэхгүй юу. Би ч одоо өөрөө аавыг өнгөрсөн дараа би ч наавтай дараагийн одоо ханыхаа аавтай учирч байсан. Тэгээд аав минь бол одоо миний амьдралыг жинхэнэ одоо бүтээлцэн ер нь бол маш их
Одоо энэ ингээл гэр дөрөн сайхан дурсан түүхийг одоо бид нарт үлдээж чадсан цорын ганц хүн бол бурхан аав гэж боддог. Тэгээ аав минь одоо миний дөрөв хүүхдийг одоо яг ингээл ардаа игээл өөртөө игээл хүн болгож өглөө. Аав ярахстай зүэт юм аа. За. Тэгээ аавтайгаа бол одоо ингээ би яг 15 жилийг хамт байсан байдیں۔ Тэр хугацаанд одоо бидний амьдралыг босголцох гэж тийм ээ. Бидний амьдралыг ийм сайхан бүтээлцэх гэж одоо байнгыг хамт байсанд нь одоо маш их талархдаг. Одоо маш их сандаг. Тэгээд одоо нэр сүүлийн үед одоо их боддог болоод байгаа нэг юм. За одоо тэгэл амьдрал одоо жам юм тийм ээ. Турсаад чинь барагдахгүй нөлөмс юм. Эргээдэггүй юм даа гэж боддоо шүү дээ. Түлхээ хоо. Одоо үеийн сайхан тэгээд тайван сайхан малаа сайхан явж шүү дээ. Тийм. Энд чинь бол одоо тэгээд тэр сайхан бурхан аавынхаа ачийг хариулж байна гэсэн үг шүү дээ. Одоо сайхан гал голомтыг аваад явж штэ хайр чинь бол тийм. Харин би тэр сайхан ийм сайхан айл дээрээ өдөө зэрэгтэй ингээл амьдарч байгаа. Бүх юм ааваас минь эхлэлтэй л гэж боддог. Аав гэж одоо сайхан эрхэм хүн байгаа. Тэгээд тэр сайхан аавын алдрыг одоо олонд таниулах одоо бас мөнгөжүүлэх зорилгоор та хэд маань одоо сайхан аавынхаа тухай дууг одоо бас зохиосон байсан. Тэгэхээр тэр дууныхаа талаар бас ярихгүй тийм. Яг хөө тэр дуу манай аймгийн Ерөөлч магтаал мөнх чиргалгаад би хэлж байсан. За би аавынхаа тухай нэг дуу хиймээр байна. Гэсэн тэгээд мөнх чиргалгаа харин дорн дуу хийгээд одоо ер нь олон түмэнд бол нэг түгээгдэг өхөн л байгаа. Тэгээд одоо энэ дуулаад одоо тэгээд түгээгдэх байхаа. За бол одоо зарим газар сайхан арга хэмжээндээр бас өөрөө аялаа дуулаад бас сайхан олон төргөө явд юм байл шүү дээ. Бас тэгж байгаа тэрийг одоо дуулна. Тэгээд тэр дууга нэг тэглгүй яах вэ? айлах тий. Тий. Ботгон булаа ингэн гонгоната бор хошоо баргат хоолой боссоо заяатаавмэн божжсэн наганганотга бидний тэнунгавин уммаган хоо бидний тэнэгэр Монголын тэмээчин баатра. Өдлөмрийн баатар хамаргуй одоо манай нутгийнх одоо баян өмнө мандал сумын баян өшөөр гэдэг ойр дотн байдаг улсууд байгаа маань нутгын сүрэнтэй багаасаа бид их найз нөхдүүд өрх тоглолцоог өссөн. Тэгээ нутгын сүрэнгийн гэрийнх нь хүн болохоор манай ханы төрсөн их чинь байгаа. Бид энэ нутгын сүрэнгийн эхнэр нь болохоор бид тэр нэгдэг цог нэг анги хоёр хүүхэд байгаа. Тэгэл тэр утгаараа би энэ одоо энэ хөдлөн баатар хамаргуй надад хүүхэд байхад бас их заад сургаж бас мал маллах ухааныг манай хоёроос бид тэрснийг айл болцож айл болцгооч байгаа юм чинь тэгээд цуг ойролцоогод бас энэ хаа хонгорын тэнд 2-3 жил цуг болсон цуг явсан тэгээд надад их зөвлөгөө мал маллахыг арга ухааныг ирэх болгонд одоо энэ буруу хэлж байгааг их зөв ярьдаг тийм хүмүүс намайг их голохгүй их ярьдаг байсан. Тэгээ бас өдий зэрэгтэй болгосонд бас хувь нэмэр байгаах гэж боддгийн би бас. Энэ айлтай тийм ээ энэ хайлын соёл хүмүүжил одоо яг бид зургаад одоо бид чинь их өс зургуулаа энэ хоёрын энэ их ажил амьдрал тэгэл энэ агаагаас үүсэлтэй энэ их хөдөлмөр ерөөсө бидний амьдралд яг нэгт шингэсэн айгүй том түүх юм бас нэгэн хэсэг эдис болж байгаа маш их баяртай байдаг. За тэгэл эгч ах хоёрын тэр их зөөлөн зан одоо хүн далдахгүй хонхгүй юм гэж байхгүй те тэр бүхэн дээрээ гимшдэг ухааруулдаг тэр ерөөсөө л яг бидэд амьдралын манлайлагч нь ерөөсөө л удирдагч. Тэгэл одоо агааг байх ахуй цагаас ихсүүлэл бид нар нэг орж гарна
Дараал нэг ингээл аймгийн ухтааж ирсэн тийм ээ. Агаа хөл юусоо зүгээрээдгүй. Яг л хөдөлмөрлөдөг, хөдөлмөрөө ярьж л байдаг. Хөдөлмөрөөрөө хүмүүжүүлэл яг ингээл өөрөө хийгээд тэрийг хүүхдүүд нь одоо ингээд дагаад ач зэнэр нь хүртэл ингээд дагаа хийж идэг. Яг л ерөөсөө их хөдөлмөрийн өвгтөх яг энэ айлд ингээд өрөмж өгдөг ерөөсөө гадаа ирээл зэлэн дээр буух юм машин моциклаас буух ерөөсөө л яг хөдөлмөр өрөмж тийм өгүүлэмжтэй хөдөлмөрөөр хүүхдүүд нь ингээд өсч хүмүүжээд их ах хоёр маань тэр мундаг хүний залгамж халаа болоод ингээд амьдраад малчин авахыг хөдөө авахыг жинхэнэ утгаараа одоо бий болгож чадж байгаа юм л бахархалтай их ах хоёр маань байгаа юм да. Манай Отгонсрах Эрдэнэ туягч хоёр бол одоо олон жилийн Тэмээтэй ганган сайхан госын тэмцээнд бас оролцож байгаа. Тэмээнийхээ өв соёлыг бас олон нийтэд одоо сурталчилж ирсэн. Тэгээд анх хэдэн оноос одоо энэ Тэмээтэй ганган сайхан госын тэмцээнд оролцож эхэлсэн бэ? Тэр талаасаа бас ярихгүй юу? Тэгээ 2009 оноос хойш л одоо тийг хүртэл оролцол явж байна да. Тэр нь тасралтгүй 17 жил сум аймаг тэгэл улс янд одоо тасралтгүй 17 жил оролцсон байдیں۔ За Тэмээтэй сайхан ганган госын тэмцээнд оролцохын одоо оч холбогдол гэдэг юм уу те? Сайхан нь одоо юу гэдэг юм бэ? За тэр Тэмээтэй сайхан Тэмээтэй ганган гос гэдэг бол одоо яг нэгдэж одоо өв соёл тэг хоёрдож одоо олон домнын баясуулцсангуулж тэг наадмын нэг гангараа хоёулал юм да тий. Тэгээд Тэмээ адилхан байх, өөрөөсөө адилхан байх тиймэрхүү байрлал тэгэл оролцоол. Тэгээд энэ жил аймгийнхаа Тэмээний хоёроор зодог тайлж. Дараа жилээс одоо дүүнэрийн дараас гарч ирж байгаа дүүнэрийг одоо дэмжиж одоо ингэж ороо гэж л одоо туршлага тавилсуу баярч одоо тэгэл туршлага дүүнэртэй халаагаа тэгэл дүүнэртэй гэнэ. За би тэр ч одоо яг гэр бүл болол 8 онд гэр бүл болол одоо нэг сайхан хосод орё гэсэн тийм аавын зөвлөгөөс энэ бол аав нь бурхан минь л тэгэл та нэг сайхан хосод орохоор байна гэж тэгсэн. 8 онд орыгээ бэлдэж гоод орж чадаагүй. Тэгээ 9 оны өвлөөс эхэлж орж исэн. Тэгэл хоёулаа хоёр өөртөөлтэй нэг хоёр адилхан малгай дээлийнхний өмнө адилхан ирнээсээ тэгэл нэг хоёр сайхаа тэр үед татмат сайхан байж тээ нэрмал сайхан 8 онд бүх юм бэлдээ манай аав чинь шүлжиж юм идэг байхгүй шүлжиж юугаа сасах юм бэлдээ тэр үед тэр л их модонд орж ирсэн яг нөгөө Монголын өв соёл гэж яг нөгөө яг одооных шиг ингэж бас нэг тэгдгүйс юм а тэр сайхан ос юм анхан яг ингэж орж явах чинь нөгөө хос ганган ингээл сайхан Тэмээ 8-аар ганган гоё байхад юм бол тэгэл ер нь орчдог тийм сайхан үе өстэй тийм үе байсан. Тэгээд бүтэн жил юм шүлжээд манай одоо Тэмээнийхээ бүх хэрэгслийг одоо ногт бурантаг буугал тавхай ногт гэл бүх юм дөрөвний сураа хүртэл шүлжиж ижсэн. Тэгээ тэр өдөө олон жил одоо 20 жил оролцож одоо 3 ногт бурантаг л сольсон байгаа. Илээсэн байгаа. Тэгээ хоёр гэнсэр Монгол Тэмээрэст орохдоо манай хүн бас нэг бүтэн жил шүлжиж ер нь нэг жилийн шүлждэг. Ер нь бүтэн жил. Тэр чинь ганц тэрийг шүлжээ суухгүй шүү дээ. Гараар нь одоо малдаа Тэмээ малын өдрөө тэгэл орж ирэл нэг шүлж. Ер нь шөнийн цагаар л шүлждэг юм аа. Шөнө 2-3 цаг болтол зараа шүлжээл бэлдээл суучдаг байсан. Тэгэл сэтгэл шингэсэн юм гэдэг бол ямар ч байсан нэг хамжилт бүтээлэнд хүрэгдэг. Тэгэл одоо сүүлийн үед одоо нөгөө дээс өрнөдөг яг өстой жинхэнэ нөгөө Монголын өв соёл руу гараа явсан. Ер нь сүүлийн нэг 10 жил бол яг Монголын өв соёл руу орсон. Тэгэл тэгтнэл би бол өөрөө дээс өрнөдөг юм би өөрөө үйдэг. Тэгэл дээс өрнөдөг бүх юм одоо нөгөө ирэл одоо тэргээр бас сүүлийн хэдэн жил орлоо да соёлсонгүй. Ер нь нөгөө сайхан гост одоо орно гэдэг бол асар их бэлтгэл хөдөлмөр бас цаана байт юм шиг байна. Тэгэлгүй байх өмчтэй. Бэлтгэл сэтгэл зүй сайхан хос гэдэг чинь болохоор тийм хүмүүс ингээл харахад те дөөх энэ хоёр ямар ганган энэ хоёр ямар гоё юм ямар гоё Тэмээтэй юм гэж тэгж байгаа шүү дээ. Тэгэл тэр бол бас яг утган дээр бол те Монголны үндэсний өв соёлыг тээж байгаа яг утга учир нь бол хүний тэр дотор байгаа сайхан зүйл гарч ирж хүн сайхан хос болдог болохоос биш
зүгээр ингээд нэг сайхан хоёр сайхан унцаал сайхан хас болдгоо. Нэг хоёр сайхан үнэтэй юм зүүчээл нэг их үнэтэй юм зүүчээл тэрний үн цэнээр бол хос тэр сайхан хос би шалгаруулдаг л гэж бод. Би бол дотроос тэр Монголын эмэгтэй хүний, эрэгтэй хүний тэр сайхан тийм ээ хүүхдүүхийг харуулсан байр байдал тийм ээ нэг жоохон Монгол хэрэг ямар байх хэвээр Монгол эмэгтэй хүний хатан ухаан одоо ямар байх хэвээр хүний чинь нөгөө нэрэн дээр өвчтэй юм лээ гэж ярьж байдаг шүү дээ тийм ээ яг л тэр үн шиг тэр сайхан хасагдсан би бол ингээл дотроос л бүх үзэл бодлоо би дотроос нь гаргаж байна гэж одоо өнөөдөр ингээл зодог тайлах гэж байгаа би тэр энэ жил хавар ярьсан юм аа тэр хавар яриад мал хогоноос л за хоёулаа энэ жил ер нь ингээл одоо олон жил орчиж бас юу ай боли ер нь энэ дүүнэр олон сайхан залуу дүүнэр гараад ирчлээ. Одоо Монголын сайхан одоо ингээл одоо бид нар Монгол доонч гэж нэг яриад яг уу тэгэл нутаг усандаа тийм ээ зөндөө бол ийм сайхан хосуудыг одоо дагуулж гарч ирж чадлаа одоо л ерөнхийдөө боли гэл. Тэгээд сая баян өшөөний хаан түмэн тэмээнээр ховцон бүх юм шинжлээ. Тэр одоо ингээл зодог тайлах гэж юм чи яхаа ингээл орчъя гэж бодож болохгүй шүү дээ тийм ээ. Тэр олон үзэгчд байна. Одоо би тэрийг хүлээж байгаа тийм ээ. За нэг томсор эрдэнэ хоорондоос та тэр хоёр ямар байх бол гээл олон жил орчхоос хүн тэгж хардаг болчтой. Энэ жил ямар байх бол гээл. Тийм энэ жил ямар байх бол тэр хоёр юу хийж өмсөх бол гээл ямар уцтай байх бол яах л ийх бол гээл хүмүүс чи харж байгаа үзэгчд чинь яг тэрийг хардаг баг. Тэгэл шүүгч нараас илүү одоо үзэгчд гэдэг чинь одоо маш үн цэнтэй зүйл байдаг биднэрт. Энэ жил тэр ийм сайхан тохиолдлууд бас их сайхан тохиолдлоо тэр одоо зодог тайлах энэ жил. Улсын авраг болно ийм ойрхон болоод ингээл очино гэж бодоагүй байсан чи ингээл дунд говтлол ойрхон болоод очиж ороо сайхан төрүүлж ялэрлээ. Чингийн хоёр хосын гаргасан амжилтыг дурдуулах 2009 оны аймгийн аврагын төрөө 2010 оны аймгийн аврагын төрөө 12 оны аймгийн аврагын дэд байр за 2012 оны аймгийн аврагын дэд байр за 15 оны аймгийн аврагын дэд байр за энэ хоёр хос маань сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн тасралтгүй 17 дахь жилдээ оролцож байгаа юм байна. Баяр хүргэе. Одоо баг болгон чи ингээл тэмээний баяр хийдэг ш тийм жил болгоо хийдэг ш. Нэг юмны тохиолоор л хийдэг ш. Тэгээ энэ жил манай баг одоо түмэн тэмээтэй бол түмэн тэмээний баяр хийж сайхан наатамд оролцлоо. Сум маань бас хоёр түмэн тэмээний хана эцэг хөрөнгөсөн хоёр хөрөнгө тэмээний түмэн тэмээний баярыг хийлээ. Тэрэнд очиж сайхан хүнд төлөвлөжүүд улсын аврагтан яг төрүүлж ирээл одоо сумын дараа ирэхэд их сайхан байлаа. Сумар нутаг нэг сайхан улээж авсан. Ард түмэн маань өстой янзын гоё байсан. Настаа хүмүүс ч өстой нэрэ телевизэрийг танихгүй зөндөө л хүмүүс байгаа шүү дээ. Хөө нөө хоёр аврагч явж байна шүү дээ. Нөө хоёр аврагч ингэж байна шүү дээ гэж яриад тэгэл нөө найзууд ингээд үеийнхэн ч юм болохоор хаал шүү дээ. За хоёр аврагтан баяр хүргэе гэл ингээд бүр бахархаал ингээд омогшиж оноомор сайхан дүүнэр болохоор ингээд ирээл нэг улсын аврагын медаль ингээд зүүцэн явчихсан жил ирээл адис мэдээс аваалаа чинь сайхан. Хүний нутаг гэдэг чинь л нутаг орныхоо нэрийг гаргана гэж гайхамшигтай тийм ээ. Өөрсдийнхөө аав ээжээр удаа дуудуулаад нутаг орныхоо нэрийг бас тэгээд аврагын сайн хосын тэмцээн чинь 40 гос бүр амар юм болсон. 40 госоос за тэгээ нэг тэр энэ бол их бас их битээр бас нэг орох бас нэг тийм юу дотоод байсан юм шиг гоо бас сайхан осод орох. Тэр бас явчих барьчих гэхгүй л байсан. Тэгэл баян шөнийн наадамд явж ирч яах вэ гэж ярьж байгаа. Ийм ойрхон болж байгаа чинь улсын аврагч ер нь нэг иймэрхүү л байхад нэг сайхан байдаг да. Энэ хоёр хос шиг байхад нэг байранд орчих юм байна да гэсэн нэг тийм үзэл бодлыг бас нэг төрүүлэх тийм бас нэг яг бас үгүй ингээд төрүүлнэ гэж очиагүй ч гэсэн бас нэг өдөө олон жилийн юу байна бас нэг бодлогот нэгэн тийм бодлогыг баримталж очсон. Тэгэл 2 өдөр шүүгдэл 2 өдөр дараалан төрүүлсэн дээ. Ястай сайхан байсан. За энэ төвхтөл одоо хэмжид тусалж ирсэн хүмүүс бас байгаа бох тийм ээ. Байлгүй яхаа өстой. Энэ өдөө олон жилиг одоо энэ өдөө олон жилийн түүхийг бүтээлцсэн ш тийм ээ. Тэр 9 оноос одоо 26 он хүртэл одоо энэ сайхан хосын тэмцээнд оролцоход чиний тэмцэлтэй нэг тэмцээн ч гэсэн бас цаана энэ сайхан хос гэдэг бол одоо үнэхээр сайхан зүйл шүү. Одоо нэг тийм одоо энэ төрүүлчлээ тэр төрүүлчлээ ч гэдэг биш тийм ээ. Үүх түүхээ авч явж байгаа гэдэг утгаараа одоо
осынхаа тэмцээнд оролцож байгаарай гэж одоо залуу сайхан уюуттай захиж хэлмээр байна. Тэгээд одоо энэ сайхан осын тэмцээнд ороход минь одоо үргэлж тусал дэмжиж ар талд болж байсан бүх сайхан хүмүүстэй баярлалаа. Бүгдээр одоо илгээрээ анх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сайхан байцгаагаарай гэж хэлье да. Хоёр маань бас олон жил сайхан мал маллаад үр хүүхдүүдэд өсгөөд ингээд үж байгаа. Тэгээд бас мал малхай яж байгаараас үр хүүхдүүдэд яаж өсгөж одоо соргож хүмүүжүүлж байна тийм ээ. Тийм. Сайхан үр хүүхдүүд бас мэдээж одоо танаад орж ихэд бол хүмүүжүүлэх сайхан харагдаж байна. За тэгэлгүй яах вэ одоо бид чинь ямар айлд өсөж социализмын үед өсөж хүмүүжсэн хүмүүс ч ерөөсөө яг тэр арга барилаараа л хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлдэг шүү дээ. Тэгээд хэд хүүхдүүд одоо малын зах мэддэг болгочих юмсан малтай харьцуулж одоо малчин тийм удмыг л одоо өвлүүлэхээс тэгээд дээр л одоо маш их анхаарч одоо манай хүүхдүүд бол хүмүүжлтэй хүүхдүүдийг бол зөв сайхан хүмүүжүүлэх манай хүүхдүүд ч одоо утас үзэхгүй телевизээр бараг үзэхгүй манайх ч одоо телевизээр телевизээр 100 бол одоо яг малынхаа ажлыг л гэдэг манай хүүхдүүд утас үзэхгүй хайлын хүүхдүүдээр л утасаас харах гал бацгааж л байдیں۔ Тэгэл унтаж амар одоо ажил хөдөлмөр өдөржин ажил хөдөлмөрөөс хүүхдүүд ороод тэгэл утас үзэх боломжгүй тэгэл унтаад өгч гэж байгаа юм чи. Утас үздэг. Тэгэл чулуун тоглоомоор тоглоулдаг манайх ч хүүхдүүд. Тэгэл айлын хүүхдүүд хүртэл ингээл дуурайгаал хөрх ирээл жилуугаар тоглоал гадаа ирээл тоглож байгаа гоё л санагд хүүхдүүдээ бас нэг малчин уламжлан дагсан тийм ээ нэг ч ихсэн айлын хүүхдүүд бас нэг энэ Монголынхон өв соёл тийм түүхийг бүтээж бас өсөө тийм бас нэг үзэл бодолтой болоосоо гэж одоо маш их хичээдэг хүүхдүүдэд тэр тал дээр нэг тийм утас үзсэн тэгэл нэг сонин тэр ч одоо өдөө олон жил амьдрахад ч одоо ерөөсөө бид ам морож үзээгүй нэг ч удаа ингээл чи би гэж хэрэлдэж байсангүй би ч одоо өгнө чи ч гэж одоо хэлж үзээгүй манай өнч намайг одоо нэрээр одоо нэг ч удаа дуутаж үзээгүй 10 хэдэн жилийн дараа нэг лөө нэг РК гэлдэгсэн тэгээд нэг сонио РК гэдэг чи баг хэлбэлээ бодож байгаа юм чи дотоо би ч анаа одоо тэгэж ийм сайхан айлт ингээл авчраал ийм сайхан амьдрал ийм одоо босхийг алах хуулаад ийм сайхан амьдарч байгаа хүн ч юу гээл ингээл чи би гэдэг бол одоо амар хэцүү асуудал санагддаг шүү дээ. Чи гэж хэлж үзээгүй би одоо дандаа л та миний өвгөө яаж байна миний ани яаж байна л гэж тэгчил. Тэрийг бас нэг хүүхдүүдэд бас өвлүүлж хийсэн гэж бас их боддтой. Энэ бараа өнчийн ангираас 3 тамийн жил болоод тэр намарчаад анхудаа тэр өнчийн ангир дээр очиж манайх 16 онд очиж намарчаад 3 тамийн жил болсон юм. Тэр айлын нутаг байсан юм шиг байгаа. Тэгээ 3 жилийн тамийн олоод гэртээ 100 ингээд эмээлнийхэн дор шороо асгаж байгаад өрчдөг байсан. Тэгэл манай хүүхдүүд нэг мэдсэн жил тамийн олсоор байгаа л тэгэл одоо энэ ямар ч 300 тамийн байгаа. Тэгээ одоо сөөрхө өргөжөөд байгаа. Энд чинь нэг хэдхэн тамийн хойно идрээд гэсэн. Эдгээр өөрсдөө нэмэл одоо тэр бол хойно байгаа. Тэнд адуу байгаа. Миний өвгөнгээр тэр хамгийн том гэрэн төр мандах гэж байгаа юм чинь. Тэгэл сарангийн гэр байгаа. Тэгээд мштмаа гоомар хоёрын гэр байгаа. Тэгэл энэ зэн хүүхдүүд ч одоо хөдөө амархан болцсон шүү дээ. Айлд очиж хүүхдүүд. Энэ зэн бас маялаа олон хүүхэд ирж амарсан манай. Тэгээ хүүхдүүд ирж амраад хараа. Хүүхэд нэг тэр ирсэн хүүхэд болгон нэг гэрээр 10 айл байгаа юм гэсэн энэ тэмээ гашааны энэ зоон дээр. Энэ таньдаг тэмээ байгаа таньдаг тэмээ одоо энэ хүрэн тэмээ энийг жижигхэн хүрэн тэмээ хоёр байгаа. Энэ ямар очиртай вэхээр би энэ тэмээ гашааны зоон дээр зунжаад нэг тэмээ жилийн тоглоом өрцөн байсан чинь бурхан ирчээд тэр чинь бас нэг уул бас нутаг бас нэгтэй байсан. Одоо энэ Мандлаагийн зүүн талд нутаг л байгаа. Их онгорыг дахин гээл бурхан нэг уулсаа дахин нэг хойш нутаг руугаа явсан чинь намайг одоо ингээ хүүхдүүдэд тэмээ жилүүгээр тоглоулах гэж тоглоом өрцөн байна гэж бас ажиглацсан л байсан байгаа. Тэгээд хоёр ийм хүрэн тэмээ тэр их онгорын орой дээрээс одоо авчирж энд өөрсөн байгаа. Тэгээд аавын минь одоо тэмээ жил хүртэл байгаа. Тэмээ жилийн тоглоом хүртэл авчирж өгсөн. Тоглоом нь хүртэл одоо байдаг манайд. Танаа энэ нутаглаж байгаа энэ сайхан газар орныхон талаар бас ярихгүй гэдэг. Малчин өвний чинь бас сайхан ажиллаж амьдарч төрөх одоо нөхцөл боломжлууд энэ нутаг оронтой сайхан холбоотой байдаг шүү дээ. Тэгэлгүй яг одоо энэ манай нутаг бол сайхан
Ямар нэртэй газар вэ? Тэ манай бууц болохоор энэ Дундаан Чолоот гэдэг бууц байгаа энэ бууц. Тэгээ манай ус өний хүн баруунтай байдیں۔ Мянган шуун гэдэг. Сайхан 3 ам ходог. Ус элбэг сайхан устай. Одоо мал одоо 5 шуун мал бол тэгээд энэ бүх ургам бол үндэс сайтай манай энэ чинь тэгээд Хэдэн жил одоо энэ дээр нутгалж байгаа? 93 онд ирсэн юм. 93 онд. Тий, 93 онд л энэ 33 жил. тий энд нүүж ирсэн юм байна. Энэ Дундаан Чолоотын бууц гэдэг бууц гоо Дундаан Чолоотын бууцан дээрээс одоо амьдралаа эхэлсэн. Тэгээд одоо энэ Дундаан Чолоотын бууцны чулуу нь бол одоо энэ байгаа маа яг энэ Дундаан чулуу нэ байхгүй юу? Одоо нэг утга учир. Хүрээ байгаа энэ тэгэл энэ дундан ийм чулуугаар тэрийгээр нэрлсэн юм шиг байна. Энэ Дундаан Чолоотын бууц гэж энэ хадаар нэрлсэн юм байл. Тэгэл тэр энэ Дундаан Чолоотын бууцан дээрээс одоо ганц жилэл нүүсэн 20 жил шугам амьдрахад одоо манлаа 20 онд нэг зурхан бол газар дэлхийгөө болоо тэгээд тэрнээс бус үед бол одоо тэр амьдралыг бол өстө үргэлж ивэж тэтгэж байсан сайхан нутаг та. Нар зүгээр гэсэн тийм нутагшилтай. Бас Монгол хүн чинь бас нутагшлаа бас зөв сайхан сонгох хэрэгтэй. Малын одоо бэлчээр усаан тааруулах. Одоо хаана хаваржуул мал төлөхөд сайхан байна. Хаана намаржуул одоо мал хой сайхан тарга твээр авах байна. Зун бол усандаа ойрхон байхгүй бол одоо зун чи халуун болдог учраас мал хойгоо услах. Маланд усанд ус руу байнга явдаг учраас усандаа ойрхон байхгүй бол манайхтай зүүн урагшаа одоо ингээл цагаан сар гараад одоо зүүн урагшаа нүгээл малаан зүүрд энэ нар мандах зүг рүүгээ очиж нутгалж одоо төллүүлжэл буцаад ийш урдуур аргаал усан дараа ирж энэ хүн бараа өмнө байгаа манаас одоо усан дараа ирж усныхаа урд зоон дээр жунжичаал одоо өнчгээд энд манай одоо хамгийн гол нутаг да одоо малын бэлчээр нутаг өнчийнхөө наахан очиж намарч малаан сайхан тарга таваар авахгүйж тэгэл 11 сар гаргаад бууцсан таар тийм да. Энэ багийн одоо даргын хувьд бас Атуу зэрэгмийн сайхан айлын талаар бодж увдаг. За ургуудмын талаар одоо бас ярихгүй тийм. Зөв. За сайн явж байна уу? Сайхан болчих юм уу? За манай багийн одоо хамрын утхан сүсэн их сайхны эрдэнэ туяа нар бол одоо хамар гэж одоо хөдөлмөрийн баатар сайхан аавынхаа удмыг залгаад хана хэцүү өрөн тэмээгээ сайхан өсгөж үржүүлээд одоо сайхан хөдөлмөрлж одоо сайхан нутагтаа ингэж олон түмэнтэйгээ сайхан амьдарч гоё юм сайхан гэрүүлээ. Тэгээд гол онцлог нь гэх юм бол хана хэцүү өрөн тэмээгээ сайхан өсгөж үржүүлнэ. Одоо түүнийг түүгээрээ далимжуулаад одоо ер нь тэмээнийхээ өв уламжлал буюу өв уламжлалаа маш сайхан авч явдаг. Одоо өв уламжлал гэхээр нөө тэмээгээ өвлдөө сайхан эдэлж хэрэгжилж байна. Унж мандалж ингэ сайхан бүх төрлөөр нь сайхан хэрэгжилж эдэлж байна тэмээ. Тэгээ дээрэс нь одоо нөгөө аймаг улсын одоо нөгөө бус наадамтууд тэмээний хоёр наадамч өргөн дэлгэр сайхан болдог болчихлоо. Тэгээ түүнд ч одоо сайхан хосын тэмцээн бол одоо нэлээд гол номинац нь болоод сайхан хосын тэмцээнд бол одоо улсын тэмээний дундгууд болсон түүн дээрээс наран уурхан арга хэмжээнд одоо төрүүлсэн сая өмнө аймгийнхаа бас бүсийн наадам бас төрүүлж байна. Одоо энэ мэтчлэн маш өндөр амжилттай энэ талаараа бол ингэжл ажиллаж амьдарч байгаа юм гэрүүлтэй сайхан. Бид нар бол одоо яг л нэг айл нэг юу шиг хамт олон одоо нэг өрх гэр шиг л байдаг. Одоо өр хүүхдүүд нь бол одоо намайг өсөд төрсөн цагаас хойш л өөрсдийнхөө яг төрсөн эмээ миний одоо яг жинхэнэ эмээ бидний эмээ гэдгийг л одоо алдаршуулсан тийм хүүхдүүд байдаг. Одоо миний хайртай хөрхөн хэдэн зузаг хаачвсан энэ хэдийг санаа уйлан дуулан тийм л
болчихсон улсууд да. Нэвтрүүлэг маань урилгыг авч өөрсдөө сайхан ажил амьдрал за тэгээд одоо бас ураг удам мал маллагааныхаа энэ сайхан зүйлүүдийг ярьж хүн одоо энэ сайхан хос гэдэг эмээтэй гарган сайхан хос гэдэг одоо Монголын энэ сайхан өв соёлыг тээж ба тэр сайхан зүйлийнхэн талаар сайхан одоо бас дэлгэрэнгүй ярьж сэтгэлдээ хаваалцсан бас танд бас талгал төвшүүлье. Баярлалаа. За тэгээд одоо морин жил маань одоо гарч जैन. Тэгээ нутгаа олон ах トゥ нартаа таарыг одоо үзэж байгаа нийт үзэгчдэд манай телевизэн үзэгчдэд сайхан сар шинийн мэдлэгээ төвшүүлэхгүй тийм. За тэгээд урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн малчин телевизийнхэндээ баярлалаа. За тэгээд ирж буй гал морин жилдээ одоо бүгдээр одоо төр улсын төвшин байж, томон олон минь хамглан байж одоо татуг усаараа одоо айл атлаараа бүгдээрээ сайхан шинлээрээ. За тэгээд өнөөдөр бас манай дуурам бүтээчлэг өөрж бас энэ сайхан нэвтрүүлэгт оролцсон одоо таньда манай гэрэл одоо талархал төвшүүлье. За баярлаа. Тэгээд одоо морин жил маань айлчтай ирж байна. Тэгээд нутгаа олондоо ах トゥ төр сүрсүүдөө сайхан сар шинийн мэд төвшүүлэхгүй та. Тэгэлээ за энэ одоо тоххой морин жил цагаан сар болох гэж байна. Тэгээд энэ бүх монголчуудаа бүх өмнөгчүүдээ тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ л гэж хэлье да. За баярлалаа. Тэгээд танаа гэрэлд ирүүлэх саран сайхан бүхний өсөрөө за морин жилдээ бас амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалаар дүүрэн бах ирээлэг өрөөнд төвшүүлье. За баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид үдийн зүгээс одоо өргөн барьж байгаа сайн малчин одоо нэвтрүүлгийг маань энэ удаагийн дугаард Өмнөг аймгийн Мандал уусын Баян Хошуугийн аймгийн авраг малчин хамрын одоо отхон сүрэн ах маань одоо гэр бүл одоо оролцлоо. Тэгээд нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлэг уулзлаа. Хамтран баяр таа.